21-р зууны хүмүүсийн амьдралын маяг нэлээд суугаа амьдралын маяг руу шилжсэн байгаа. Тэгэхээр бид нар энийгээ дагаад бидний хооллолт болон сонголтууд маань өөрчлөгдөх ёстой байдаг. Одоо бол бид нар илүү уургалаг хоолны дэглэм рүү шилжих ёстой байгаа. Тэгэхээр бид нар нөгөө өмнө нь хэрэгтэй байсан нүүрс уснаас илүүтэйгээр бид нар өдрийн 3 хоолноос заавал уургийнхаа хэрэгцээг хангах ёстой болчиход байгаа. Гэтэл нөгөө дан махыг бид нар идлээгээд уургийнхаа бүхэл хэрэгцээг хангаж чаддаггүй. Давхар ургамлын уургнаас бас хэрэгцээг авах шаардлагатай байдаг болохоор шаш болон ванду гэх мэтчлэн тиймэрхүү хүнсийг бид нар илүү түлхүү хэрэглэж өгөх ёстой болчиход байгаа. За дээрэс нь бол дасгал хөдөлгөөн урт удаан амьдрал гэдэг бол ерөөсөө булчин дээр суурилдаг зүйл. Тэгэхээр бид нар дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг хийж орхигдуулж болохгүй. Хооллолт гэдгээс гадна бид нар дасгал хөдөлгөөний зүйлийг тогтмол өдөр болоо хийж өөрсдөө амьдралын маягт хэвшүүлэх ёстой болчиход байгаа.